Өсөд ичээсэ. За. За. Не вот так аваа. За. Манай лайв үзэж байгаа үзэгчдээ энэ гурван тамирчнаа танилцуулъя. Манай Сэлэнг аймгийн баруун хараа буюу Баянгол сумын одоо марафон гүгчд Оки Сүлэх Үүрэ гэд энэ гурван маань яг баруун харагийн хаалган дээрээс угтаж аваад баруун хараа сумлууга орж ирж байна. Одоо 8 км гүйцэн явж байна. 9 км гүйцэн явж байна. Тэгэд манай Баянгол сумын хамт олон маань айгүй маш гоё угтаж байна. Яг үүднээсээ сайхан хамт гүүгээд тэгэд энэ спортыг бас сурчлаад манай эрдэмтчүүд бас мэдлэгээ дэвшүүлээд сэтгэлдээ гоё хуваалцаач. Мөнх баяртай амжилт хүсье. Эрдэмтчүүдтэй 50 жилийн он баярын мэнд хүргье. За. Баярлалаа. Тэгээ гүйлтийнхаа талаар яриач. Сумынхаа талаар бас гоё хууч өрөөч. За, манай Сэлэнг аймгийн Баянгол сум одоо байгуулагдаад 95 жилийн яваа болж байгаа. За ингээд манай сум болохоор одоо Улаанбаатар хотоос 156, Сэлэнг аймгаас 175 км-т оршдог. За ингээд манай Баянголчууд болохоор идэвхтэй хөдөлгөөнтэй одоо өглөөгөөр дасал хөдөлгөөн хийдэг хүмүүс маш олон байгаа. Одоо манай сүүлхүү ах байна. Олон жил гүйж байгаа одоо бидний одоо бахархан дуурайдаг тийм хүн байгаа. За би бол одоо сүүлхүү гэдэг хүн байна. Иргэн байна. Баянгол сумын иргэн. Өглөө тогтмол 5 км газар гүйж байна. 3 жил гүйдээ. Эрүүл мэндийн маш асуудалтай хүн байгаа гэхдээ өөрийгөө ингэж даван туулж байна. Энэ хэдэн дүүнийхээ боёнд эрс хүчинд би дандаа ийм сайхан эрүүл саруул явж байна. Ийм хүн байна би. За. Муулбэр хичээлээр нэг жил олж байна. Тэгээд олон марафонд орж үзлээ. Тэгээд эрүүл амьдралын хэв маягийг л өөртөө хэвшүүлэх зорилготой гүйдэг, бас нийтийн мужгаар хичээлдэг. За энэ гурван маань ингээд явж ирсэн ингээд угтаж аваад сайхан танилцаад надад бас урам хайрлаад ийм үйл ажиллагаанд ингээд доохож гисэн сэтгэлээрээ би эргэтнэрээ ингээд ийм байдалтай ингээд тосч аваад үдэж аваад угтаж гарах тийм зорилготой. Манай Баянголын тийм сайхан залуучууд байна. Гойроо багч байна. За олон их амжилт хүсье. Яваач. гош. Мөнх баяртай. Амжилт хүсье. Баргийн хүн ийм сонголт хийж чадахгүй шүү дээ. Ийм хол газар тий. Үгүй гэсэн ийм сонголтыг хийж чадахгүй байхгүй юу? Мундаг байна. Бахархаж байна. За баярлалаа. Амжилт хүсье. Ирч хүчтэй байгаарай. Одоо соёлын төвн замынхаа хойдолтой байгаа тий. Манай баруун хараа чинь бас өртөөтэй болохоор бас онцлогтой тий. Тийш одоо. Одоо нэг асфальт зам байна, төмөр зам байна. Гэхдээ манай Баянгол сум айгүй гоё тийм буцтай хөгжилтэй явдаг сум байгаа. Ер нь юу яа? Хаашаач явсан ямар ч унагаар тогтохгүй. Тий. Одоо төмөр замтай гоё засмал замтай явчих. Одоо нэг сонгосон болж байна. Манай сум өдөртгөө тэрийг тооцоолцсон байгаа юм шиг үү. Ярих хаа. Одоо тэгээ энэ хойшоогоо тэр түнхий хүндий мөндийг их гоё том талбаанууд энэ сонгосны буудлын байна. За тэгээд Манай сумч надад тариалангаараа бас тий. их онцлогтой. том дид хүчиж явж байгаа сум энэ
уулзаад бол байдгүй юм байлээ. Яг энэ төмөр зам, хар замын дэд үсттэй ийм сум Монгол уулзаад байхгүй. Урагшааш нэгтгэс хоёр хилийг олгосонд хоёр дэд үст яг манай сумаар л дайрна. Тийм учраас манай сумд хөгжин хамгийн дөрөвч. Тийм шүү. За. Соёлын төв дээр Эрдэнэт камп төслийн хамт олон бас жижигхэн ивент зохион байгуулад хүмүүсээс урамшуулах байсан. Цаг бас нэлээд хожимдоод бид нар ч уг нь төлөвлөгөөгөр 12 цаг гэдгсэн. Өнөөдөр бол өглөө гараад ерөөсөө явсаар нь байгаа л гэдэг шиг. Төлөвлөсөн цагаас бараг 3-4 цагаар хоцорсон уу? Хоцорсон тий. Одоо тий бараг 6-7 цагаар хоцорч авчихсан. Оо тийм. Өөрийнхөө зорилгонд бол сайн бие бодож л явах хэрэгтэй. Өвдөөсөө амрах цагтаа тогтмол амарна. Яг явах цагтаа дарамттайгаар ингээд яваа. Тэгэхгүй болвол эрүүл мэнд хамгийн гол нь чухал. Өнөөдөр нэг гол юм байна. Танаа сум дээр ирж байгаа болохоор усанд орох гэж байгаа. Одоо 3-4 хоног усанд ороогүй. Тэр нэг сайхан усанд ороод ямар ч байсан. Манай сум бол Баяр. 2-3 байгаа. 2-3 байгаа. За. Усанд орно. манай сумын юу бол айгүй гоё шүү дээ. Яг энэ хоёр Улаанбаатар сэлэнг энэ хойд чиглийн зам бүх үйлчлэгээ үзүүлдэг. Маш сайн чадварлаг эрүүл мэндийн төвтэй. Одоо энэ зам харуу дээр гарсан бүх л одоо гэмтэл ослоорыг манай сумын эрүүл мэнд ихний удаа үзүүлж өгдөг байхгүй. Тэгээд манай энэ өөрөөгээ цовлогч байгаа. Тэгээ юу яах юм? Манай цагдаагийн газрын Үйлчлэгээ би бас нэг тусал тариа бас хийлгэж байгаа. Тэгээд өөрөө дээр солиод орч шууд өөрөө дээр очиж тээ. Тэгээд дараад нь сайхан усанд ороод ямарчаа маргааш үргэлжлүүлнэ. За энэ чи танаас юм уу? цагдаагийн дараа цагдаагийн хөгтөж авч байна. За. Энэ натлын сартай шар малгайтай хөгжөөд Норматор гэдэг энэ манай сумын цагдаагийн дараа байна. За манай. За. Манай сум руу хизээ гараад ирвэ. За ингээд юу вэ? За сайн. Окей. Хаанууч онох юм. Өнөөдөр хийж ирэн. Эндээ онох юм уу? Тэ танаас сум дээр онно. За. Бидэд ч одоо суманд ороод ирсэн чи ийшээ гарахаар бол нэг хөдөлгөөний аюулгүй байдлыг чи хангаж өгөх талаар бас ярилцаа зогсож ирсэн. За тэгвэл өнөөдөр эндээ хонч таарах юм. Өнөөдөр хийж ирэн хончоод маргааш өглөө бид нар юу л сумаасаа гарна. За. Тэгээд би цагтуу. За тэрийг тантай холбогдож байгаа тий. За тэгээ. Тий ямар ч тач нэг аюулгүй байдлыг бас хангаж өгнө бид. Баярлалаа. Тий манай тэр цагдаагийн алба бас намайг бас дэмжсэн. Тий манай тээврийн зам тээврийн одоо орон нутагт болдог осол аваарыг бас анхааруулж яваарай. Ингээ замаар явж байгаа. Тэгээд суурин газрууд болон Эрдэнэт ч очихдоо манай Эрдэнэт бас тээврийн цагдаа маань бас автаж аавна гэдгээс. Ярьсан. Өнөөдөр бас манай баруун хараа сумын маань цагдаагийн албан агшд маань сайхан өгтөж аваад маргааш үүдэж өгөх юм байна. Баярлалаа. Тэг холбогдож байгаад амжилт хүсье. За. Одоо бид нар нөт хийлээ соёлын төв өргөлөө. Соёлын төвлөө явчихна. Өргөө гинэ. За баярлалаа. За энэ хэдтэйгээ айгүй гоё. Юу яачлаа штэ. Гоё танилцаад. Энэ ингээд жоохон зогсоод хөрөхөөр ингээд буцаад. Тийм болохгүй. Гэмтлэн. Энэ цаад нөгөө майн тэч гэдэг одоо сэлэн үйлдвэр гэдэг байна шнэ. Эцэгтэй тосны.
Манай Монгол улсад одоо үйлдвэрлэж байгаа. Одоо нэг нөөрий. Өргөн үйлдвэрээс яваа. Вайн тэйчгээд урамлын дос үйлдвэрлэдэг. Ааха. Зөв. Энэ онцгой байдлаа Тийм, тийм. онцгой байдлаа. Энэ онцгой байдлаа. Ингээд залгаад улсын нөөцийн одоо цагтаа Монгол улсыг түлш бензин досоор хангадаг байсан маш том тийм нефть хангамжийн бааз байсан шүү дээ. Тийм, улсын нөөцийн газар. Манай аав цэсчэртэй ийш тийш ингээд түгэлтэнд явдаг байлаа. Бүх аймагуд руу ингээд түлш бензин дос түгээдэг. Түгээгч жолооч байсан манай аав. Тээврийн жолооч. Тээврийн жолооч тий. Би ямар санда өөрөө ч овгийг анх харчаад гайсан шүү дээ. Хөөх. Манай томхыг мөнх хоёр гэдэг. Тэгсэн чинь бас ийшээ огта. Манай аавыг шар бол гэдэг. Оо яг агаатай бүр овог нэр адилхан юм байна штэ гэдэг. Ааха. Гайхчихлаа. Бас ич хэдэн километрийн сум юу? Цааш явж байна. Нөгөө талаас энэ талаас явж байна. Удахгүй очлоо. Тэр харааг үүрнээс энэ ийшээ нэг 4 км үү? Тэ. Цаатлаас тэр ногоочдын ногоо зардаг хэсэг байсан шүү дээ. Тэнцээ Эндээс бол 5 км ийш төв рүү. Бишээ. Бас наач нэг нөөц аяг бахна. Нөөцийн газар тий. Энэ тал нөгөө нэг аврах 40-р гал унтраах 40-р анги. Онцгой байлээ. Энэ улсын нөөцийн газар. усанд орно гэж чи догтлоод шүү дээ. Тэгвэ тий. Тэр яг хөлсөө бол бараг яг шингээг тэр нь өөр дээр автагаа яваадсан байна. Үнэхээр завддаг юм байна. Тэгэл 11 км-д орж шүү. ааха. Энэ үртэл Өнөөдөр энэ гүйл бас айгүй гоё юм. Энэ сайн 6 сарын 6-аас Сэлэг марафонд орчоод өчтөр Хинти марафонд орчоод Ааха. Ойё. тэгээд булчин суулгах зөөлөн гүйлүүд дээр ерөөсөө хийгээг байсан. Ааха. Тэгээ айгүй гоё. Цагаагаар Өөрний тий таараадтай юм. чи Google байл та гэж байгаа юм шиг. Ястаа гоё. хүн болгон даллаад танд баяр хүргээд байна. Оо би зарим нь анзаарахгүй. Зарим нь сигналдаад зарим нь ингээд Өнгөрч байгаа хүн болгон өөрөөр чинь бахархаж байгаа. Бисэрч байгаа. баярлаа. Зүгээр өнгөрөхгүй байгаа шүү дээ. Машина зүгээр өнгөрөхгүй байгаа шүү. Дандаа ингээд амжилт төсөй, баяр хүргэе гэдэг ингээд мондог гоё ураг өгөөд. Би юу яаж байгаа вэ? Ерөөсөө интернетийнхаа интернет руу орохгүй байхгүй. Маа интернет одоо тэр нөгөө хаяг маягийн бүх юмыг манай продюсер менежер эдэр удирж байгаа байхгүй. Тэгэхээр би тийм шар мэдээ янз бүрийн одоо мэдээллийг мэдэхгүй байгаа. Ер нь бол ингээд яг үндсэн зорилгоо хийж явахгүй бол тэрийг уншаад энийг уншаад тийм хийхгүйгээр амрах үедээ гэхдээ амарч бас оройтой амарч хэлэхээсээ юу бол яг тамирчин шиг амарч чадахгүй. Усанд ороод тэгээд дүүш саав маав суугаал булчин уснаас суллаад массаж хийлгээл тэгээд бие тослуулаад Өнөөдөр нэг сайхан амраад маргааш амар гоё ирч хүчтэй. Хэлээрэй заа. одоо өнөөдөр Эрдэнэт марафон бас маш гоё болж илээ. Би Эрдэнэтэд очсон. Эрдэнэтийг ер нь хүмүүс ярьдаг шүү дээ маш гоё цэвэрхэн хот гэж. Үнэхээр бас ингээд очиод үнэхээр гоё юм билээ. Жижигхэн юм болоо да гэсэн чи би нөгөө дайрал өнгөрч ирсэн. Ерөөсөө нэг тухтай суурин байж үзэг байж сая марафоноор гоё тухтай Эрдэнэттэй танилцах
тийм боломж олж байгаа байхгүй юу? Аа, за. Очиж хоноод тэгээ өнжөөд ингээд явж байгаа. Тэгэхэд ингээд маш том юм байлээ. Яг ингээд юу яриад байгаа юм бэ? Би одоо нөгөө юу н хаана нэлээ гэдэг төөх гээд байгаа юм тийм шүү. одоо бол улам өргөжөөд байгаа. Тийм үнэхээр гоё. Байшаа ороод нь нэмэгдэж байгаа. Тэр ороод нь ч нэмэгдсэн. Хүү амт гэсэн амар их нэмэгдсэн шүү дээ. Тийм засагдараа бидний хүлээж аваад урлагийн заландаа хүлээж авахад 21 км гүйсэн гүйчтэй. Энэ тухай ярилцаад ороход үнэхээр гоё. Бүр зүгээр улсын хурлын танхим шиг л байдаг шүү дээ. Аа. Тийм. За сүүлдээ чи бүжинд очдөг гэж шүү дээ. Би ерөөсөө очиж бүжиж үзээгүй байсан. Тий. Тэгээ салангууд 5 сарын 1-ний манай нэг Улаанбаатарын ах бас гүйдэг байхгүй юу? Гүүхээ очиж яг урд өдөр нь Викторийн дуулцсан. Тэгээс бүжиглдэг болохоор бас тэр бүжгийн юмд нь очисан. 2 цаг харсан ерөөсөө. Тэгээ өөр бүжиглэх тийм амар юу төрсөн. Тий, намайг бүжиглээ л гээд. Саяхан нас үлбэрлээд бас эдгэрт бас аюулгүй байдлыг хангаж өгч байна. Баярлалаа. Тийм байна шүү дээ. Одоо ингээд баярлах талархах хүмүүс маш олон байна. Тэгээ та нартай сайн сайхныг хүсмээр байна. Тэгээ ер нь бол би ч хэлтгүй хүмүүс өөрсдөө урмын амтан багхгүй. Тий. Урмаар тэгээ бие биенийгээ гоё хүндэтгэх, хайрлах, тэгээ гоё ёс суртахуунтай байна гэдэг бол бас энэ нийгэм энэ суурьшмал амьдралын хамгийн чухал зүйл бол ёс суртахуунтай байх хэрэгтэй. Бие биенээ хайрлах хэрэгтэй. Хүндлэх хэрэгтэй тий. Тэрний нэг тод жишээ бол манай ингээ баруун хараагийн тамирчид ингээд хүндэтгэл үзүүлээд цагдаа нь ингээд бас аюулгүй байдал хангаа явж байна. Баярлж байна. Нэг хүн л ингээл хараа ундаг шүү ингээл амжилт гэд ихэд би хаа чин зүгээр ингээл те. Тий, шал ингээл хөнгөрөөл тэр ингээд тэрнгээр ерөөсөө хүн хоолж байгаа байхгүй. Хүмүүсийн урмаар тэтгэдэж урмын амтан гэж та өнөө шүү. Тий. Би ингээд бэлтгэлээгээд явж хахад машинуудаас ингэж мэгэл далж малаад энэ чил ерөөсөө маш гоё ингэж ирч хүч өгдөг байхгүй. Тэглэх байх. Зүгээр одоо ингээд нэг юм лайк юм уу эсвэл амжилт гэдэг үг өөрөө тэр хүнд ямар их итгэл ямар их хүч өгж байгааг өөрөө хүн мэддэг бас. Тэ. Үнэхээр гоё штэ тэгэж урам өгж байгаа хүмүүсийн тэр урмаар итгэж жаа миний амжилт бас манай сумынхан намайг зөндөө дэмжээл одоо ингээд пост дулмост бичсэн байгаа баяр хүргэе энэ төр гээл те сая сэлэнгэд Баярлалаа. тэнцэн төрүүлэл ирэхэд ингээд урмын үгээр ингээд бичсэн байгаа тэр мэрийг харахад л ингээд маш гоё. Манай Оро гэсэн дугаартай машин болгон одоо ингээд Тий. гараа даллаа тэгээд сигналтаал Амжилт хүсээл. Гоё ягастай. Гоё. Хай. Нэ загсаа. За энэ зам дээр бол нэр өдөрт одоо хэдэн мянган машин явд юм бэ? Тий. Маш олон машин ингээд мэдчилж гараа далж юм гээд. Яса. Минутанд нэг талдаа 24 дэх. Доотлол нь 11 яв. 1 минут гэж шүү. Тийм үү? Тий. Би ингэсэн бэ. Хавхад хараад хагсан бүтээсэж машин өртөж амар. Тэгээд өнөөдөр ингээ хүсч нэг л цөөхөн хүч яасан. Цөөхөн машин яваад байна гэсэн чинь юу яасан бэ? Нэгд өдөр учраас бас хөдөлгөөн арай бага. Яг хагсан бүтээсэн бол амар гэж бодчихсон. Тий. Самуун сая одоо спорт цогцлогынхан, сургуулийнхын, цэцэрлэгийнхэн эмнэлгээс гэдэг ингээд бүх төлөөлөлт Цэлэн аймгийн марафонд маш олоодаа цугласан байлээ шүү дээ. Мундаг бас их идэвхтэй оролцдог болсон байна. Нийтийн камер спорт. Гүйлт тийм ээ та ялангуяа алхалт гүйлтийг хүмүүс аягүй их сонгож байгаа. Маш зөв эрүүл мэндэд өөртөө оруулж байгаа тий. Эсвэл үнэлж баршгүй тийм түрэн оруулах байхгүй юу? Энэ сургууль бол танаа. Тэгээ энэ сургууль ерөнхий боловсролын
Алтан гадас бол Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль байна да. Тэгсэн. Манай өсвөрийн хүүхдүүд бас айгүй сайн. Сайн хөөс шиг. Эднотор багш та. Манай Эднотор Тэгвэл танаас сумчин тэр чигээр юм биш. Тэгэхээр сурагчтай авч явсан. Одоо сурагч спорт гээд одоо манайх ч Навчаа өсөж. уяач тэгээд айгүй одоо алдартай байдаг. Монголоос алдарт 7-8 байдаг тий. Одоо Хойш тэгээд хулгайч авсан. Нөгөө хурдаа Тий. Эмэгтэй уяач. Монголын хорийн ганц алдарт байж. эмэгтэй байж байсан шүү дээ. гоё ингээд бахах, нутгаараа ингээд бахах. Тэр хүмүүсээрээ бахах гоё тий. Тий. Тэгээ үр хүүхдүүд нь одоо ч гэсэн ингээд нормал яг дагуулаад маллаа явж байгаа. Энэ захиргаа 13-нд эндээс тийшээгээд фир хийгээд гараадгүй шүү дээ. Тий. За энэ манай эмнэлэг. за дараа нүрээс орж тий. Тэгнэ. Ингийн Тэрээ Стараа зүйлсгээ тийм ээ. Бас сэргээх одоо. Нөхөн сэргээх тийм тийм. Хийдэг юмчилгээ. тэгээ танаа бас тэр юу вэ? Бага манад байдаг ах тийм. Яг тустай хийгээд тэр Тий. Манай сумч одоо Сэлэн аймаг 17 сумтай. Тэгээд Аз зэрэглээ 3 одоо сумын эрүүл мэндийн төв байдаг. Тэрний нэг нь одоо манай энэ төв Баянгол сумын эрүүл мэндийн төв. Том юм ч тоо. Тэгээ энэ олон улсын зам дагуу тэгээ янз янзын хүмүүстэй орж ирнэ манайх туслан үйлчлэг аавна. цаг уурч байна. Цаг уураа. За энэ махарч доо. За ингээд бас саадгүй сайхан. Баянгол сум дээр ирлээ. Би ийм сайхан 10 өргөд байгаа. Тэгээд уул хайрхад энэ сайхан хараа гол минь те. Баян Сайхан уулс минь баян хайрхан маань баян хайрхан минь те. Хора. Энэ нэгдүгээр цэцэрлэг. Энэ цэцэрлэг хоёр цэцэрлэгтэй тий. Үжихэн цэцэрлэг гэж байгаа. Энэ нэгдүгээр цэцэрлэг. Хоёр цэцэрлэгтэй байгаа. За ингээ зорьсон газар ч ороод ирлээ те. За сум дээр ирээд ирлээ те. соёлын төвийн ард газар хараа хүүхдээ одоо нөгөө нэг тоглоомын талбай. Ямар гоё. Маш гоё газ. Тийм байна. Энэ бас манай засаг дарга ачааргал тэгээ засаг дарга маань байх та. Вачиргал ах уу? Тий. Манай намхан халзаах уу? Тий. Юу гэсэн үг би таньдгүй байдаг. Мундаг юу хийсэн шүү. Баянгол сумандаа бол үнэхээр би ингээд Харин би- үнэхээр хийсэн шүү. Гэмээр нүдэнд харагдахгүй. Вачиргал ахын Маш их зүйл байгаа. бас солонгос таньчихсан байхгүй. Оо за. Тэ. Бас нэг юм томилтой ажиллаад. Мундаг хүн штэ Баянгол сумд их юм хийсэн. Мундаг тэ. Өстө хаач хэлнэ. Эсвэл манай сум дээрээ ахын доо гэдсэн тэгээд ирсэн чи өөрөө байхгүй байх. Хайрхан завгүй л яваа. Та бас юм хийж үтэгээл явж байгаа хта. За сайхан шогшоод зөөлөн шогшоод ирлээ. Нэрээ бэги байхгүй юм. Ха? Бэги. Юуна? Бэги байхгүй юм. Одоо яг гар гайг болчих واخ. Яг энүүгээр үлдчихвээ тэгээ хар. Наас их жахах болсон. Тэ. За тэгээ дандаа манай урлагийн байгууллагууд бас гоё ухтаж авч байгаа. Өнөөдөр Баянгол сум баярлаа. Баярлаа. Гоё. За уцан зогсож явахгүй сонголтуудаа ич. Хөдөлгөөн тий. За сонголтуудаа ачиж тий. Тий сонголтоо. Сонголтоо ингээд
Миний карт авчихсан сараа тэгээд миний карт нээс 5 аваад 5 аваад та авангуудаа тэгээд тэгээд миний Би чангаыг явуулах хэд хэрэгтэй. 10 хэрэгтэй. Тэр карт. Имийнхэн карт надад өгч миний карт ханаа. Миний карт. Миний хусны гэрман байгаагаа ёо ямар хэцүү байна. Тэгээд надад гэс одоо яг 10 аваад маш олон заах юм. Эсвэл та шилжүүлчих юм. За манай. За ороо. Сүүлэх. За ингээд олон жил гүйж биднийгээ баярлуулаарай. За тэгээд Ахмад нэрүүдийг энэ спортыг сурчилж дүүгийнхаа энэ өгсөн манай баг хамт олонны энэ өгсөн энэ одоо усны савнд гүйлтийнхэн одоо амин тижээлийг хэрэгжилж насан туршдаагүйгээрээ гэдгийг ахаасаа үсэж байна. За үүрээдээ бас ийм логотойгоо Эрдэнтийн камп зүгээр л гүү гэдэг. За оюк найз. За тэгээд гоё ингээ сумынхныгаа бас спорт үе тэнгийн буюу залуу дүүнрээ бас дандаа энэ спорт уриалж байгаа энэ үйл хэрэгээ үргэлж тасралтгүй хийж яваарай. Энэ спортоор хичээл дээрээ бүжгийн спортоо бити хаяарай гэж бас манай баг хамт олонны зүгээс бас хүсэж байгаа юм шүү. Мөөд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Цаашдынх нь гүйлт болоод бүх үйлсэд нь сайн сайхныг хүсье. За баярлалаа. За. За мундаг бай шүү. Минийдээ мундаг шүү. За. Баярлалаа. Тэгээд энэ таашаа төчөө орох лөө. Ахгүй. Тэгээд за тэгээд энэ ч ингэч. Би нэг ийм өрөөтэй байгаа. Эрдэнтийн камп зүгээр л гүү гэдэг. За. Энэ юугаа тавьчих те. Сүр. Хоёр гараараа ингээд. Энэ ийм үйлдэл байгаа. За 1 2 3 Эрдэнтийн камп зүгээр л гүү. За. За баярлалаа.